Ангаруу нэгшүүлдэ өгдөөний мэд хүргье. За нэгдүгээрт энэ материал 3 сарын 30 гээд он сартаа тараагдсан юм байна. Тэгээд ч хэдэн удаа 22 удаа материал. Сая л хуралд орж ирэхэд тарааж байна. Дээр нь танаа байгууллага нь ямар чиг үүрэгтэй байгууллага юм бол судалгаа хийдэг байгууллага юм уу эсвэл урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг байгууллага юм уу? Яг ажлын чинь үр дүн бүтээмж та нарт сая энэ танилцуулганд ч ерөөсө харагдахгүй. Ямар мэрэгжлийн улсууд юу хийдгийг чи би ерөөсө ойлгосонгүй. Сая та танилцуулгандаа улсын их хурлын баталсан тогтоолгыг хэрэгжүүлэх нь зүйтэй юм байна гэдэг нэг үг гэлж шиг боллоо. Гэхдээ хэрэгжүүлэх үүрэгтэй шүү дээ. Юу яриад байгаа юм? Хэрэгжүүлэх нь зүйтэй биш бол яах юм? Тэгээ энэ юмдаа жоохон нухацтай хандахгүй бол байнгын ороо гэдэг нэг юм улсын их хурлын нэг бүтцийн байгууллага шүү дээ. Тэгээд нэг орж ирээд нэг мэдээлэл хийсэн болдог, нэг танилцуулга тайлангаа танилцуулсан болдог. Тэгээ ажлын үр бүтээмж нь ерөөсөө юу ч байдгүй. Тэгээ хэдэн орон тоотой ажилтгийн танах. Хүний эрхийн үндэсний комиссонд байдаг юм байгаа ч тийм. Эсвэл тусдаа байгууллага юм уу? Хаана ямар ажил албан тушаал эрхэлж ирсэн улсууд танаа байгууллагт юу хийж ажилдгийг жишээлбэл сэтгэл зүйн хүн байгаа мó танаа одоо байгууллагт. Тэгээ энэ тайлангийн чинь би сая зүгээр цухас гүйлгээл харахад эн чинь нэг тийм үр дүн харагдаж байгаа юм ерөөсөө алга. Нэг бол тэгсэн тгээггүй байна. Их шаардлагатай байна. Энд дээр ч ерөөсөө үр дүн өнгөрсөн хугацааны энэ ажлын чинь үр дүн байхгүй шүү дээ. Тийм байгууллагад ийм гомдлууд ирсэн шийдвэрлэгдээгүй. Тэгээд доор нь одоо ингээд цаашид ийм ажлыг хийх шаардлагатай байна. Бид нар ийм ажлыг хийсэ. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулсан ийм үр дүнгууд гарсан. Тэр эрүүдний шүүлт нь ингэж буурсан. Хүний эрхийн талаасаа ийм чиглэлээр арга хэмжээ авч ажиллаад өнгөрсөн хугацаанд ийм арга хэмжээнүүд хийснээр ийм үр дүн гарсан гэдэг ийм өгүүлбэр бол энэ дотроос би хармаар байдаг. Тэгээд нэг ч тийм өгүүлбэр энд л байсангүй л дээ. Би энийг л гайхаад байна. Тэгэхээр та нэг байгууллагын талаар нэг чиг үүргээ нэг тодорхой нэг тайлбарлаад ийм хүмүүс ажилдгийг, өмнө ийм албан тушаал эрхэлж ирсэн хүмүүс өнөөдөр манай байгууллагт ийм чиг үүргээр ажилдгийг, зорилго нь ийм байгаа юм. Тэгээд тусдаа байгууллага юм уу? Эсвэл одоо хүний эрхийн үндэсний комисстай хамаардаг юм уу? Тэр улсын их хурлын тогтоолыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм бол одоо бас яаж хэрэгжүүлэх юм? Энэ талаар нэг та нэг. За юу 3 дугаар микрофон тайлбар өгөх хаа. Би зүгээр Баярбатар гишүүнээ нэг ингэсэн шин 7 хоногийн өмнө бүх гишүүдэд эдний энэ тайлангаа хариулаад энэ тайлангийг нь бол бүх гишүүдэд тараацсан байна. Саяын танд тараадаг чинь бол нөгөө улсын их хурлын тамгын газар энэ тайланг хүлээж аваад дүн шинжилгээгээ хийгээд их хурл өөрөө тарааж байгаа материал нь энэ байгаа шүү. За тэгээд юу асуултуудад та бас хариулаа явуучих. 3 дугаар микрофон. За Баярбатар гишүүний асуултанд хариулъя. За эрүүшүүлээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа бол Монгол Улс эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколд нийцэж орсны дагуу бол хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуульд 2020 онд өөрчлөлт орсноор бол эрх зүйн үндэс нь бол зохицуулагдсан. За 2022 оны 6 сарын 2-ны өдрөөс үйл ажиллагаа эхэлсэн. Одоо 4 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. За үндсэн чиг үүрэг бол хууль хүний эрхийн үндэсний комиссийн тухай хууль заасан 4 чиг үүргийг хэрэгжүүлдэг. За энд бол нэгдүгээрт хүн өөрөө гарч явах боломжгүй бүх газар буюу одоо энэ хүнийг одоо хуулийн дагуу богино дунд урт хугацаанд одоо ямар нэгэн байдлаар эрх хэрэгжүүлээг нь хязгаарлаж байгаа энэ газруудад хяналт шинжилгээ хийх. За хүний эрхийг зөрчиж гин үү, эрүүдэн шүүж гин үү, үнэлэг ус харьцаад оруулж гин үү гэсэн энэ асуудлаар бол хараа тусаар хяналт шинжилгээ хийх ийм нэгдүгээр чиг үүрэгтэй. За хоёрдугаарт бол бид нар энэ чиглэлээр сургалт нөлөөллийн ажлыг төрийн болон төрийн албан бүх төрийн албан агч нарт хийх ийм үүрэгтэй. Дээрээс нь иргэдтэй мэдээлэх үүрэгтэй. За мөн одоо
энэ эрүүшүүлтийн хор аюулын талаар бол сургалт сурчлагаа хийж олон нийтэд бол хор аюулын талаар тайлбарж таниулах ийм үүрэгтэй. За дээрэс нь иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч болон дангаараа энэ сургалтын гарын авлага бусад зүйлийг боловсруулж бол ер нь соён гээгэрүүлэх ажлыг бас давхар хийх ийм үүрэгтэй байгаа. За нэмэлт протоколоор бол тодорхой үүргүүдийг бол заасан байдаг. За хүний эрхийн комиссийн тухай хуульд бол Эрдэнэ шүүхийн эрүүшүүлэлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа хүний эрхийн комисс хоёрыг бол яг тодорхой хуульчлаад заасан. За хүний эрхийн комиссийн тухай хуулийн одоо комиссийн тухай хууль дээр бол эрүүшүүлэлтээс урьдчилан сэргийлэх ажиллагаа гэж эрүүшүүлэлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг одоо хараалцсаар бие даан хэрэгжүүлэх цогц үйл ажиллагааг хэлнэ гэж заасан байгаа. За хүний эрхийн комиссийн тухай хууль дээр бол хүний эрхийн комисс гэж бол бас хараат ус бие даасан байгууллагыг хэлнэ гэж ингэж заасан. За ингээд комисс бол 6 гишүүнтэй эрүүшүүлэлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн бол эрүүшүүлэлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг хариуцна гэсэн ийм хуулийн зохицуулттай. За манай оронтой асуусан. За оронтой бол өнөөдөр 7 одоо албан агчтайгаар ажиллаж байгаа. За анх байгуулагдсан бол Монгол Улсын засгийн газар нэгдсэн үндэсний байгууллага руу тайлан хөргүүлэхдээ 10 албан агчийн оронтойгоор байгууллагч хөргүүлсэн. За сая засгийн газраас явуулсан оронтойны одоо эсвэл оронтойны цомогтголоор бол 2 албан агч бол цомогдсон. Ингээд 7 албан агчтай үндэсний хэмжээний үйл ажиллагаа явуулах ийм үүрэг чиглэлтэй ийм байгууллага байгаа. За дараагийн асуудал бол их хурлаас бол эрүүшүүлэлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны тайлагнатай холбогдуулан авах арга хэмжээний тогтоолыг бол баталсан. За 2023 онд бол 35 дугаар тогтоолын 4-р хэсэг бол эрүүшүүлэлттэй холбоотой урьдчилан сэргийлэхтэй холбоотой асуудал. За 23 оны 12 дугаар сарын 22-ны 114 дугаар тогтоол бол эрүүдэн шүүхийн эсрэг хуулийн хэрэгжилтийн үр дагаварт судалгаа хийж танилцуулах ёстой асуудал байсан. Энэ бол биелэгдсэн. За 24 оны 5 дугаар сарын 2-ны асуудал бол 2-ны өдрийн 30 дугаар тогтоолын 8-9 дэх хэсэг асуудал дээр бол эрүүдэн шүүхтэй холбоотой Яг гүйцэх үү? Хариулт ер нь би гүйцэлгч хөө. За гүйцээ 3 дугаар микрофон. За ингээд 24 оны 37 дугаар тогтоол 25 оны 70 дугаар тогтоолын 6 дахь хэсэг гэдэг эдгээр хэсгүүд заасан эрүүшүүлэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээний талаарх тогтоол бол үндсэндээ бол засгийн газрын их хурлын одоо тайлан болон бусад зүйлээр бол манай хийсэн судалгаагаар бол бас холбогдох заалтууд бол тодорхой хэмжээнд бол хугацаанд биелээгүй байна гэж дүгнсэн. За энийг бол биелүүлэх нь зүйтэй байна гэдэг одоо зөвлөмжийг бол ерөнхий сайд 26 онд бол хөргүүлсэн. За тэгээ зарим зүйлс нь бол зарим одоо заалт биелж байгаа гэсэн юм хариултыг ирсэнд энийг бол тайландаа тусгасан байгаа. За тайлангийн онцлог бол тухайн жилд үндэсний ажиллагаанаас хийж хэрэгжүүлсэн ажил үр дүнг бол бүхэлд нь ингээд тайлагнадаг ийм онцлогтой учраас тайлангийн бүх хэсгүүд дээр бол тухайн бүлэг болгон дээр гарсан үр дүнгуудыг ингээд тодорхой бичээд нотлох баримтын хамт одоо ингээд танилцуулж байгаа. За сандаг өчрөгчийн микрофоныг өгье.